За тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ доктор Алан Менделийн таны амьдралыг өөрчилж чадах нэгэн техникийг хуваалцах гэж байна. Энэ нь таныг тайвшруулна, сайн унтуулна, сэтгэлийн түгшүүрийг багасгана. За ингэснээр бид нэр залуу байдлаа хадгалах, хөгшрөлтийг удаашруулж чадна гэсэн. Таны мэдрэлийн системийг удаашруулж бие махбодыг засаж парасимпатик системийг идэвхжүүлж өгнө. За өнөөдөр меридиан буюу энергийн сувгуудтай ажиллах болно. Бие дотор нийт 12 меридиан байдаг бөгөөд бид гараар дамжих 2 гол меридиантай ажиллана. Энэ нь эртний эмчилгээний урлаг болох меридианы даралт. Энэ нь 3000 жилийн өмнө Хятадаас үүсэлтэй. Эртний хүмүүс эдгээр цэгүүд дээр зүү төөнөөр хэрэглэж биед чи буюу энерги чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг зорддог байжээ. За энергийн урсгал хаагдвал янз бүрийн өвчин зовиур үүсдэг гэж үздэг. Орчин үеийн олон өвчин бодисын солилцооны эмгэг, зүрх судасны өвчин, чихрийн шижин, дархлааны эмгэг, хорт хавдар гээд бүх энэ өвчлөл маань энэ урсгалтай холбоотой гэж тайлбарладаг. Өнөөдөр бид дархлааны системийн дэмжихийн тулд парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлнэ. Ингэснээр та илүү тайвширч, илүү сайн унтаж, илүү хурдан эдгэрч биеийн үйл ажиллагаагаа тэнцвэртэй болгоно. За зорилго бол таны биеийг эрүүл байлгаж урт нас, амар амгалан амьдрал хүргэх юм. За дасгалын алхмууд цэг бүрийг 20-30 секунд дараад хэрэг хүсвэл илүү удаан барьж болно. За эхний цэг 2 дахь хуруу, долоовор хурууны доорх ясны дагуу жижиг хонхорхой бие нөгөө гараараа эрхий хуруугаа ашиглан тэр ясны доогуур дараарай. Энэ үед хамрын ард тал, нүдний орчим дулаан эсвэл тийм сулалсан мэдрэмж төрнө. За энэ таны парасимпатик системийг идэвхжүүлж биеийг тайвшруулна. 20-30 секунд дараарай. За дараагийн цэг гарын алганы булан хэсэгт байрлах булчинлаг хэсгийг олоорой. Яг тэнд нэг зузаан хэсэг мэдрэгдэнэ. Яг тэндэн дараад уушиг нээгдэж амьсгалахад илүү гүнзгий болно. Гүнзгий амьсгал аваарай. Хамраар авч амаар гаргана. За үүнийг 2-3 удаа давтаарай. За та илүү их хүчил төрөгч авч бие чинь улам тайвширч байгааг анзаарна. 3 дахь цэг гарын 5 дахь хуруу буюу чихчий хуруу руу диагонал чиглэлд дээш хөндлөн хурууны доорх шугамын дотор талд байрлах жижиг хонхорхойг олоорой. Тэнд эрхий хуруугаараа дараад энэ нь зүрхний меридиан юм. Дарахад баг зэрэг эмзэг мэдрэгдэж магадгүй. Нүдээ анаад амьсгал авъя. За таны зүрхний цохилт удааширч, цусны даралт буурч, бүх бие тайвширч эхэлнэ. За энэ бол үнэхээр хүчтэй цэг юм. За сүүлчийн цэг бугуун ясны гадаргууг дагж доошлуулад писиформ гэж нэрлэгдэх жижиг ясны дотор талд байгаа хонхорхойг олоорой. Бугуун шугам дагуу байрлана. За энд дарахад бүх биеийн урсгал удааширч нүдний ард тал хүнд болж хамар орчим тайвширна. Амьсгал тань зөөлөн жигд болно. Энэ бүх дасгалын хамгийн хүчтэй цэг юм. Зөв дарахад нойр хурч, айдас тайлагдаж, бие суларна. За эдгээр цэгүүдийг өдөр бүр хүссэн үедээ ашиглаж болно. Унтахын өмнө хийхэд нойрыг сайжруулна. Стресс, эсвэл айдас төрөх үед хийхэд бие тайвширна.
Хэрвээ нэг гараар хийхэд мэддэхгүй байвал нөгөө гараараа давтан хийгээд үзээрэй. Аль ч тохиолдолд үр дүн үзүүлнэ. За сонирхолтой нь та эдгээр цэгүүдээс гарсан мэдрэлийн дохио 30 минутын дараа ч хүртэл тархинд үргэлжилсээр байдаг. За эдгээр меридианы цэгүүдийг ашигласнаар та стресс түгшүүрийг бууруулан, зүрхний цохилт, даралтыг тогтворжуулан, нойр сайжруулан, дархлаа болон эдгэрэлтийн процессыг идэвхжүүлнэ. Энэ бол аюулгүй, энгийн, гэхдээ маш үр дүнтэй арга юм. Өөртөө сайхан өдрийг бэлэглээрэй. За ингээд танд амжилт хүсье.